Монгол Улсын ерөнхийлөгч цагаалт хөтөлбөрийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа. Эвсэг хязгаарлалтмал хувьцаат компани 2005 онд тансаг зэрэглэлийн нэхмэл болон гадуур хувцас үйлдвэрлэж эхэлсэн. Одоо салбартаа говь хувьцаат компанийн дараа 2 дугаарт ордог компани болжээ. Жилд 500 тонн түүхийн ноолуурт анхан шатны боловсруулалт хийхээс гадна 200 тонн ноолуур эрж, 500 мянган ширхэг сүлжих, 150 мянган метр нэхмэл тус бүр 15 мянган ширхэг ширмэл оёмл бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. 800 ажилтан нь компанийнхаа 65% хувьцааг эзэмшдэг байна. Цаашид хэвийн зээлтэй аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн зээлийг үргэлжлүүлэн олгож байх хөрөнгө оруулалтын зээлийн илэрхийлэл гэдгийг компани удирдлага танилцуулсан. Яг энэ цагаан алт хөтөлбөр Монгол Улсын ерөнхийлөгчийн бий болгосон энэ хөтөлбөр бол яг цагаа олсон хөтөлбөр. Энийг авснаар ганцхан манай компани биш, манай Монгол Улсын ноос ноолуурын салбарын үйлдвэрүүдэд маш тустай ашиг шимээ өгсөн ийм хөтөлбөр болоод байгаа. Манайх бол цагаан алт хөтөлбөрт хамрагдсанаар бид нэр техник технологийн шинжилэлээ хийж байна. Үнийгээ дагаад ажиллах хүчний оронтоо бол нэмэгдэж байна. Одоо манай дээр гэдэг чинь 179-д тэгээд энэ цагаан алт хөтөлбөрийн хүрээнд биднэрт ингээд олгогдож байгаа энэ тоног төхөөрөмжийн зээл, эргэлтийн хөрөнгийн зээл бол энэ компаниудад бол маш том дэмжлэг болж байгаа. За цагаан алт хөдөлгөөний хүрээнд ноолуурын салбарт энэ жил 42 компани 320.7 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг авсан бол 12 компани 25.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг аваад байна. За эрхийн хүчин чадал нэг 2048 тонн эрхийн хүчин чадал суйрлагдсанаас за цагаан алт хөдөлгөөний хүрээнд бид нар эрхийнхаа хүчин чадлыг 350 тонноор нэмэгдүүлээд одоогийн байдлаар 2048 тонн одоо эрмэл утас үйлдвэрлэх хүчин чадалтай болоод байгаа. Манай улс 2023 онд 440 сая Америк долларын үнэ бүхий ноолуурын бүтээгдэхүүн экспортлсон. Цагаалт хөтөлбөрийн хүрээнд энэ онд ноолуурын чиглэлийн үйлдвэрлэл эрхэлдэг 54 аж ахуй нэгж 245 тэрбум төгрөгийн эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл авсан байна. Үүний үр дүнд үйлдвэрүүдийн эрхийн хүчин чадал 400 тонноор нэмэгдэж 2000 гаруй тонн болжээ. Мөн 2024 оны мөн үетэй харьцуулахад самсан ноолуурын экспорт 5 дахин нэмэгдэжээ. Ерөнхийлөгч үргэлжлүүлэн брэнд хутлаа хязгаарлалтмал хувьцаат компанид ажиллалаа. 1993 онд байгуулагдсан тус компани 20 орчим ажилтнтай жилд 15-аас 21 төрлийн эрэгтэй эмэгтэй хүүхдийн 11-ээс 15 мянган хос хутал үйлдвэрлэдэг байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд жилд эмч совилогч нарт 100 хос арьсан углааш, зорилт бүлгийн сургуулийн насны хүүхдүүдэд 140-с 150 хос, 2-оос 5 настай тархины цаашлалтай хүүхдүүдэд хөлийн 100 хос чиг баригч хандуулдаг уламжлал тогтжээ. Томоохон сүлжээ дэлгүүрүүдэд талбайнхаа тодорхой хэсгийг хөнгөлөлтийн үнээр түрээсэлдэг байх, хөдөлмөр хамгаалалт тусгай зориултын гутлын импортын гайлын татварыг нэмэх, эх оронч худалдан авалтыг дэмжих нь зүйтэй гэдгийг илэрхийлжээ. Энэ бол арь ширний салбарт бол маш томоохон хэмжээний бас дэвшлтүүдийг авчирж байна. Үйлдвэрүүдийг бас сэргээж одоо босгох илүү их цаашаага үйлдвэрлэлээ томруулах маш оновчтой гоё санаанууд явагдаж байна. Тэрний хувьд гэх юм бол бид нар үндэсний үйлдвэрлэгч нар бүтээгдэхүүнээ хийгээд бас зах зээл дээр борлуулах шаардлага үүсэж байгаа. Тэгэхээр Монголд одоо франчайз хэлбэрээр үйлдвэрлэл явж байгаа томоохон худалдааны төвүүд дээр зайлшгүй Монголд одоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг одоо байлгах. Тэрнийг бас тодорхой хэмжээний засгийн газрын хилцээрээр одоо холбогдох яам тамгуудтай ярьж өний хувьд бас нэг хямдралтай байлгах. Тэгэх юм бол бид нар илүү их нөгөө үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ нийтэд одоо борлуулах одоо сувг нэгдэх боломжтой. 4 тэрбум долларын бид нар 404 сая доллар дээр байсан. Энэ жил бид нар 600 очиж байна. Дараагийн төвшинг одоо бид нар энэ утасныхаа ноолуураа 100% уцуулгачих юм бол энэ захиалгууд байхгүй. Дэлхийн брэндүүд манайхаар юм хэлгэнэ гэсэн. Энгүүл бид нар тэрбум доллар даа. Үлдсэн дараагийн бизнес нь болохоор нэг брендинг бизнес. Үнэтэй. $50 хэлчихээ 5,000 зардаггүй брэнд. Тэр бол тусдаа зах зээл. Тэгээ манай Монголын говь, гоёо, эвсэг гэдэг ийм шинэ брэндүүд гарч ирж байгаа. Зах зээл. Тэр бол хамгийн одоо маржин дээртэй зах зээл тэр үү. Цагаалт хөтөлбөрийн үр дүнд 1.2 сая ширхэг бог, 488 мянган ширхэг бодын шир бэлтгэх боломж бүрдээд байна. Ингэснээр гутал үйлдвэрлэгчид ихэд 550 мянган хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ. Хөтөлбөрийн хүрээнд бодлогын болон хөрөнгө татварын дэмжлэг үзүүлж байгаа нь хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар хөгжих, малчтын орлого нэмэгдэх зэрэг олон давуу тал авчирсныг аж ахуй нэгжүүдийн удирдлагууд хэлж байлаа.
Энэ жил аж ахуй нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн зээл хэлбэрээр 400 тэрбум, хөрөнгө оруулалтын зээлд 389 тэрбум төгрөг болохоор төлөвлөсөн. Мөн засгийн газраас хариуцсан төлөх хүүгийн хөнгөлөлтөнд 66 тэрбум төгрөг зарцуулна. Өнөөдрийн байдлаар 100 орчим аж ахуй нэгж нийт 478 тэрбум гаруй төгрөгийн зээл аваад байна. Цагаалт үндэсний хөтөлбөр 2024-өөс 2028 онд хэрэгжинэ. Үүний дүнд ноолуурын бүрэн боловсруулалтын түвшинг 20%-аас 40% хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 1.5 их найд төгрөгөөс 2.3 их найд төгрөг, экспортыг 398 сая Америк доллароос 690 сая Америк долларт хүртэл нэмэгдүүлж, шинээр 3000 гаруй ажлын байр бий болно гэж тооцоолжээ.